Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүгдийг энэ сайхан өдрийн амар амгаланг айлтхан мэдчлээ. За 107 радио орон нутаг телевизээс та бүхэндээ хамтран хүргэдэг номын хавчуурга нэвтрүүлэг та бүхнийхээ мэлмийн сонорт хүрэхэд ийхүү бэлэн болсон байна. Эрхэм үзэгчид та бүхэндээ номын хавчуурга нэвтрүүлгээр бизнесийн удирдлагын докторант за үйл довгийн Бадарчин одхүү судлаачийн Эртний хотууд гэсэн сайхан судалгаа шинжилгээний бүтээлүүдээс за он цагийн дараалалаар бас Эртний хотууд нүүдэлчин монголчуудын Эртний хотуудыг бас он цагийн дараалалаар та бүхэндээ бас танилцуулж, харилцан, ярилцаж за сонирхолтой мэдээллүүдийг хүргэдэг. За номын хавчуурга нэвтрүүлэг эрхэм үзэг сонсогч та бүхэнд хүрэхэд ийм бэлэн болсон байна. За эрхэм судлаачийн бас энэ өдрийн амар амгаланг айлтхан мэдчлээ. Ажлын өдрүүд ажил бүтэмжтэй үйлс өдөө сайхан байна уу? За баярлалаа. Сайн байна. За өнөөдөр бол бид бүхэн бас нүүдэлчин монголчуудын Эртний хотууд гээд 3 цуврал одоо ярилцлагууд одоо өмнө нь хүрсэн. Тэгэхээр өнөөдөр бол ингээд 3 4 дахь цуврал маань ингээд хүрч байна. За ер нь нүүдэлчин монголчуудын Эртний хотуудыг бас таны одоо би бас судлаач хүн биш. За өмнө нь бол яг хоо Эртний хотууд гэдэг ерөнхий нэр томьёоноор одоо зарим зүйлүүдийг бас боддог, хардаг, мэддэг байсан болвол таны одоо судалгаа шинжилгээний ажил дээрээс үнэхээр бас гайхалтай түүхтэй ийм байна. За одоо зуны дэлгэр цагт бас Эртний хотуудаа бас нэг тэр буйруудаар нь яваад үцмээр юм шиг тийм мэдрэмжүүд, сонин сайхан мэдрэмжүүд өмнөх одоо цуврал ярилцлагуудаас бас ингэж мэдрэмж авч байлаа л да. Тэгэхээр өнөөдөр бол бас он цагийнхаа дараалалаар та бас аль одоо хотын тухай онцлон хүрхийг зорж байна вэ? Өнөөдөр бол хар балгас хотын тойрны тухай ярина. Яагаад хар балгас гэж нэрлсэн? Одоо түүхэндээ тэмдэглэгдсэн байдаг юм болоо. Тий. Манай эртний 8-9 зууны үед ээлжид төр тулсаа байгуулан 100 орчим жил оршин тогтж байсан Уйгурын хаант улсын нийслэл Ордуу Балик буюу нутгийнхны нэршлэр хар балгас гэдэг их хотыг Архангай аймгийн Хотон сумын нутагт хар хорноос зүүн хойш 40 км-т орхны хүндэд байдаг. Энэ хотын одоо туйр. Тий. Уйгурын Яклагаар овгийн ноён Пиало 744 онд Гүтүүлэг Билгкүл хаан 744-с 747 онд хаанд өргөмжилж хаан ширэн суусан байдаг. Түүний удирдсан хүчин 745 онд Түргийн хаант улсыг бүр мөсөн боцохож Уйгур улсыг байгуулсан. Тэрээр 751 онд орхны хүндэд буюу Ордуу Балик буюу Баликлик хар балгас хэмээх хот зогслон байгуулж улсын нийслэл болгосон. Энэ хотны хөх Түргийн хаант улсын нийслэл хотын тойрон дээр байгуулагдсан гэж үздэг. За тэгэхээр хотонд гээд одоо бид бүхэн одоо хөвсгөл рүү явах тааш дээр замдаа бол байнга одоо дайрч явдаг энэ хотонд сумын одоо яг аль хэсэгт нь энэ хөө юу маань байрладаг гинэ? Хар хорноос зүүн хойш 40 км-т орхны байрладаг. Энэ хотны хөх Түргийн үед одоо 8 дугаар зууны үед Уйгур улс хүчрхэж туйлдаа хөрсөн бөгөөд Алтан улсаас Хянган говьоос саяны улсын хоорондох нутгийг эзэлсэн биз. Хөрш орнуудтайгаа эдийн засаг соёлын харилцаа өрнүүлж ялангуяа согд хятад урчуудын хүчийг ашиглан хот суурингуудыг барьж байгуулсан. 821 оны үед хар балгасыг Арабын түүхч Тамим Ибн Бахар ал Мутави хаадын хот хэмээн нэрлэж байсан. Тэрээр яагаад тэгж нэрлэх болсон байг бол баян тансаг үзэгсэн сайхан хот байсан гэж тодорхойлсон байсан. 820 онд Ажоо хэмээх Инсийн хэрэгсүүдийн захирагч Монгол засаглаа тогтоохын тулд Уйгурын хаант улсын хэсэгт дайтаж эхэлсэн байна. Ордуу Балик нь одоо өөр улснууд өөр хоорондоо байлдан хямрал цэргийн жанжин Кюлөг 840 онд самуун гаргасан ба хааны зөвлөх бөгөөд холын хамаатан хятадын тал баригч баг тархан нартай хүчээр нэгтгэн Ажоо Уйгурын нийслэл Ордуу Балик хотыг эзлэн авсан ба Уйгурын хаант тэрхүү тулаанд ялагдаж халагдсан баг.
Ер нь хар болгос хотын тухай бас энэ тойрын тухай мэдээлэл солилцмаар санагч л даа биш. Энэ яаж одоо энэ баримтуудыг яаж илрүүлж гаргаж одоо энийг яаж нотлож за энэ одоо хар болгос гэдэг ч юм уу те энэ дээр одоо жишээлбэл нотлохоо шинжлэх ухааны нотлохоо яаж гаргасан гэдэг юм бол. Би бол одоо ном бичсэн номод хэвчлэн одоо шинжлэх ухааны системээс мэдээлүүдээ тийм мэдээлэл авч тэгээд сайтуудаас авдаг. Бусад улс орны одоо сайтууд дээр байгаа сайтуудаас авч тэгээд орчуулдаг. Англи хэл дээр тэг өөрөө орчуулахаар маш их хэлээ сайжруулж байна л да орчуулга. Орчуулга хийхээр тэгэхээр одоо Монголын одоо нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн энэ бүтээл бол дан одоо монгол хэл дээрээ биш за англи хэл дээр болсон гэж давхар орчуулагдан одоо гарснараа бас юм нэлээд юм онцлог ийм бүтээл байгаа. За бид бүхэн бас номын хавчуурган нэвтрүүлгийнхаа онцлогийг та бүхэнд бас дурдаад дахин нэг дурдж бас өгүүлсөө гэж ингэж бодож байна. За номын хавчуурган нэвтрүүлгийг та бүхэндээ даваа лавг баасан гарагийн 13 цагаас 14 цагийн хооронд шууд одоо 107 радиогийн эфирээр шууд дамжуулагдан хүрнэ. За бид бүхэнд одоо нүүдэлчин монголчуудын эртний хотууд номын зохиогч бизнесийн удирдлагын докторант Өөл Довгийн Бадарчин Отхоо одоо судлаач багш маань хамтран ажиллаж байгаа. За студид хөтлөгч галсан. За эфирийн найруулагчаар Илбэг Заяа ажиллаж байгааг дуулгах гээд таатай байна. За эртний монголчууд, за эртний хотууд гэдэг. За энэ бол нэлээд одоо түүхийнхээ хувьд бол нэлээд том онцлог юм одоо локейшн том байршил баг. Одоо жишээлбэл яг өнөө цагт одоо ингээд очиод туйрыг харъя гэвэл ямар хөө зүйлүүдийг очиж харж болох вэ? Тэгэл балгас л да. Балгас байгаа. Тэгээ яг хоо энэ судалгааны байдлаас үзэхэд энэ уйгур улсын нийслэл хар балгас буюу эртний уйгур хэлээр ордог балик нь хотын хор үлдсэн 32 км хавдрах талбайг эзэлсэн байна. 32 км хавдрах талбайг эзэлж байгаа. Яг одоо судалгаа хийсэн байдал. Хотын талбай нь худалдаа гар үйлдвэрийн хэсэг, хааны орд, харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Хааны ордонд нь тусгайлж барьсан цайцад хэрэмтэй хойд урд хоёр талдаа тусвар хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайсны ханыг тойрол олон цонч цамхаг барьж байсан байж. Тэгэхээр би нөгөө нэвтрүүлэгт анх эхлэж байгаад л хэлжээсэ ер нь бид энэ эртний хотуудаа ингээд яг энэ эртний маягаар ингээд босгож байгаа их сонирхолтой те. Энэ хар балгас ч одоо мандгот цаатантай гардаг ш. Тий, кинон дээр гардаг ш та нөгөө. Тэгэхээр одоо бид энэ эртний хотуудаа л босгоод их гайхалтай одоо бидний хот одоо энэ цаг үед одоо бид нэр хотоо яаж босгох чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эртний хотууд ямар застис дараалтай яаж өрдөг гэсэн юм бэ? Архитектурын хувьд гайхалтай л байна. Би бас сүлд бодчихлээсэн. Одоо яг энэ сэдвэр хийгч хэлснийхаа дараахан бас гадаадын жуулчд Монголд аялсан. За нэвтрүүлгүүд Монгол улсын зарим нэг телевиз радионууд бас албан ёсны эрхтэйгээр авч тийм ээ ингэж төмө олонд хүргэж байгаа юм байна. Тэгээд ингээд харахаар ерөнхийдөө нэг Монгол ахуй дээр хөвчлээ ингээд тоглолт хийгээд харуулсан байгаа нь бол илүү их анзаарагдаад байгаа байхгүй юу? Морь унах. За тэр Монгол гэртээ аж төрж амьдрал сууж байгаа. За тэгээ өдөр тутмын амьдралын хэв маяг гэх мэтийн зүйлийг одоо нэг ерөөсөө Монгол ахуйтай танилцаагүй хүн тэр бол сайн л доо. Нөгөө талаас түүх соёлын дурсгалууд гэд ингээд харахаар тэр бүр их цөөхөн байгаа юм байна да гэж ингэж анзаарагдмаар. Нэг хэсэг музей үзэх мод гэдэг нэг нэвтрүүлгийг би бас харж ирсэн юм. Тэгээд тэн дээр бол яг манай монголчуудын одоо судалгаа шинжилгээний бүтээлүүд байна. За тухайн одоо аймгийн онцлог бүс нутгийн онцлогуудыг харуулсан. Тэгээ нэг аж амьдралын хэм маягаас урган гарсан одоо амьдралын нөгөө хэрэглэгдэхүүнүүдийг музейд ингээд тавьчихдаг тийм ээ. Тэгэд эргээд хараад ингээд харахаар бас илүү их сонирхолтой ингэж харагддаг. За одоо багш битүүрийн бол одоо энэ нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэдэг энэ цуврал энэ он цагийн дараалалаар хүргэж байгаа энэ одоо бүтээлийг ингээд эргээд харахаар одоо хэрвээ бид бүхэн одоо ийм сайхан эртний сайхан хотуудаа бүтээж ингээ би тодорхой хэмжээнд ингээ бүтээгээ бий болгочих юм бол одоо нөгөө зорилт байгаа шүү дээ. Тэгээ алсын араа 2050 тэ ерөнхий сайдын юун дээр бас орсон энэ аялал жуулчлалын бас энэ чиглэлийн энэ гол хөшүүрэг нь бол
одоо энэ эртний хотуудыг дагсан энэ туйрууд за туйрынхаа хажууд одоо энэ бүтээн байгуулалтынхаа энэ том ажлыг одоо ингээ хийчих юм бол мэдээж энэ аялал жуулчлалд 2-р тус дэлхийн маш том одоо энэ анхаарлын төвд орох нэ гэдэг ийм бодол бас давхар төрж байгаа. Тэгээ өчигдөрхөн бас бодчихлээ би мэдээний тайм үзээ сууж байхдаа гадаадын жуулчдыг одоо жишээлбэл Монгол улсад их олон дагагч таал гин тийм ээ дэлхийн хэмжээний одоо за мэдээж байж болно л доо. Гэхдээ тийм хүмүүс тэр хүмүүст одоо тийм их хэмжээний мөнгө төсөвлөөд тэгээд за нэг удаа Монгол ингээд Монгол орноор аялсан бичлэгээ ингээд тэр хүмүүс сошиал тавьдсан байх нэг сувгаар тий. За энэ бол нэг хэрэг. Харин бид нар тэр жуулчдыг бүр манад мөнгө төлөөд ирэх одоо хүрээд ирэх. Тэгээд юмаа үзүүлж харуулах ийм бас боломжууд нь бас энэ нүүдэлчин монголчуудын эртний хотууд, эртний туйрууд дотор нь бас байгаа юм биш үү. Тэгэхээр бас энэ зүйл рүүгээ дахиад нэг эргээд харуул яасан юм бэ гэдэг. Ийм бас бодлууд бас төрж илээ. Тийм. Одоо энэ дэлхийн нийт ер нь одоо дэлхийд яг хоёр мүзэлийн хэлтэйгээ хагдаж байгаа Эрмитаж болон Луврын музей. Тийм. Хоёр одоо том дэлхийн хэмжээний музей гэсэн үг шүү дээ. Тэгээ гайхалтай олдрууд үлзүүрүүд. Манай музей бол тэр хэрэг давчгсан олдрууд бол байгаа. Тэгээ гол нь тэгээд тэр музей гэж олдрууд олцсон тэр олдрууд манай сэргэн засахтай их жоон боломжгүй байна. Тэгээд олонд сурчлах гэхээр хадгалах байр савны юу вэ? Тэгээд одоо энэ эртний хотуудыг эртний маягаар би бол хэлээд байгаа шүү. Эртний хотууд ингээ босгоч. Эртний хотуудаа босгохоор тэнд бол хүн амьдрахгүй. Яг тэр бол зөвхөн үзүр маягаар одоо чинь хар балгасагч одоо 30 км квадрат гэж шүү дээ. Тий. Асар том газар тий. Тэрийг яг ингээ эртний маягаар ингээ босгочих юм бол энэ хар балгасаа яг тэр эртний маягаар нь босгоод ингээ тавьчих юм бол дэлхийд бид гайхаад. Одоо нэг нэвтрүүл болгондоо л ярьж байгаа тий. Ер нь одоо аялал жуулчлалыг хөгжүүлэе гэвэл бид зүгээр нэг ахуй амьдралаа үзүүлэхээс илүү монголчууд тэр дэлхийн түүхэнд юу бүтээс тэр цэвэн хот тий. Одоо ямар гайхалтай хотуудыг монголчууд тэр археологийн хувьд ч болон тэр түүхийн дурсгалын хувьд ч асар үнцэнтэй. Энэ чинь дэлхийн хот шүү дээ. Тэгэхээр тэр энэ дэлхийн хотуудаа бид ингээ босгочих юм бол аялал жуулчлал бид зөв сурчлага хийхгүйгээр Монголыг сонирхно. Гайхалтай шүү дээ. Одоо чинь би энэний өмнөх дугаар хойлоо ярьжтэй. Одоо тэр 40 мянган жилийн өмнө амьдарч байсан Дорнот аймгийн Тамсаг болон гэл. Тэр үеийн хүмүүс одоо яаж амьдарч байсан. За тэгэл тэрнээс хойш гэх юм бол одоо уугрын балаас. За одоо тэгэл хөрнөг үеийн Луут хот. За тэгэл одоо хойшоо бол Эзэнд гүрэн. За тэрнээс хойшоо бол энэ бүх хотуудаа ингээд бид босгочих юм бол дэлхийг бид одоо байлдан дагуулнаа. Түүх соёлоор монголчуудын хүн төрөлхтний түүхэнд ямар их гавь үүрэг гүйцэтгсэн гэдгийг л харуулж байгаа. За тэгээд хар одоо болгосны тэр одоо туйрынхаа тухай тийм ээ эдийн түүхийн тухай бас гол сэдв рүү гарыг тийм ээ. Хар балгасны цайцад хэрм хэмжээгээр ихийг нь 0.6-аас 0.6 км дээр нилээд нурсан болож одоо 10 м өндөр цайз нь 12 м хэрмийн өндөр төвд байсан том цайз нь 14 м баг. Хэрмийн дээгүүр 14 цонч цамхыг оромтой ба 3 талаас шуудуур хөрвүүлэгдэжээ. Цайзад тэрэн дуугрын хааны орд харш байсан малтлагын оролдороос байдагддаг. Хэрмийн дотор байлт малтахад сайхан үзмж чимгэлтэй ордны барилгын ор үлдсэнийг Хятадын Тан улсын 618-аас 900-700 үед холбогдох зүйл. Түүнээс гадна хааны ордонд хамаарах бурхан шүтээнийг агуулж байсан болдог хэрэн бүхий дуган сүм байсныг оролцсон. Үүний үүдэнд согд Хятад орхон инээсэний бичгтэй гэрэл хөшөөнүүд 50-стай байсан. Ер нь манай одоо тэр монголчууд энэ хотуудынхаа үүдэнд ч юм уу тийм ер нь дандаа хөшөө босгодог гэрэл хөшөөнүүд. Ямар нэгэн бэлэгдэл тий дурсгалын дурсгалын ч байж болно бэлэгдлийн ч бас агуулга бас байж болно шүү дээ тий. Ааха. Тэдгэр хөшөөг уугрын хаадад зориулан босгодог байсан. Хаадтай зориулдаг гэрэлт хөшөөг босгодог. Цайзад хэрмийг тойронд тусгай шороонд цонж байсан ба цайзын гадаад болон налуулан хийсэн тусгай цонжийг цэргийн зорилготой гэж үздэг. Цаймд хэрмийн үүдэн цэцэрлэг зугаалгын газар байсан. Та бол одоо тухайн өдөр цэцэрлэг түр дээр айл эртний хотууд мэн ингээд бүр ингээд тэг хүн ер нь 5 тухтай амьдрах бүхэл нөхцөл боломжийг л бүрдүүлчихсэн байна. Хар балгасын баруун ухааны баруун хэсэгт нь худалдаа гар үйлдвэрийн хэрэм байсан. Хэрмийн барилга байсан. 1949 оны малтлагаар эндээс төмөрлөгийн одоо үйлдвэр олцсон.
Тэгэхээр одоо өөрсдөө нөгөө нэг ашигтай хэрэгтэй за магадгүй одоо дайн тулааны үед ашиглах гэдэг ч юм уу эсвэл одоо газар тариаланд хэрэгэлдэг одоо антисчотууд юу л хийдгийг тийм ээ. Хүний амьдралын одоо бүхий л юмыг металлаар урлагдах боломжтой бүх зүйлийг одоо төмрийн одоо нөгөө нэг одоо үйлдвэр гэж ярьж байна те. Үйлдвэрлэх боломжтой төмөрлөгийн үйлдвэр гэж одоо ярьж байна шүү дээ. Тэгэхээр энэ боломжууд нь нээлттэй л байсан. Ер нь манайх ингээд судлаад үзэхээр төмөр мөрөөл маш их боловсруулдаг гэсэн байна. Тэнүүгээр зэр зэвсэг хийдэг. Маш их гайхалтай. Одоо зүгээр нэг сонин жишээ зүгээр түүхтэй л холбоотой жишээ юм да. Одоо миний үзэж явсан газарт тэр их сонин санагдчихсэн. За одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум байгаа юм л да. Тэгэхээр тэр Галдан бушгт одоо хааны үед одоо янз бүрийн дайн тулааны нэг зэвсэг хийх. За өөрийнх нь түүхтэр ч гэсэн байдаг. Одоо энэ салхины хүчийг ашиглаж нэг бух дарах аргаар ерөнхийдөө бол ингэж одоо төмрийг одоо боловсруулахын зүйлүүдийг бас хийж исэн байна гэж ингэж харагддаг бол одоо тэр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум төмрийн одоо баас гэж ярьд юм хэлээ л дээ. Үлдэгдэл. А тэр нь бол одоо олдсон тэр төмрийн одоо нэг хэсэг газар бол тэн дээр одоо хүртэл хадгалагдсан бид шүү дээ тэр их сонио. Түүхийн юм гэдэг чинь ер нь тэгээд зөвхөн цаасан дээр бичигдээд үлддэг юм уу гэдэг байдлаасаа нэг хэсэг би хардаг байсан бол ер нь цаасан дээр бичигдсэн юм бүхэн чи амьдрал дээр байдаг юм байна. Тэр одоо тэр төмрийн бааснуудыг хараад бас бодогч байгаа байхгүй. Тэр түүхэндээ бол тэр газрыг их сониноор бичигдсэн байдаг ч юм уу те. Эргээд яг одоо ингээд очиод харахаар ваа чи яг үний биш те гэж. Бүр тийм бодогдмоор тийм сонин одоо тийм дурсгалын юмнууд одоо байна. Одоо яг тэнд нь хийх гэжсэн газрууд дээр те. Тэгэл бас их олон зүйлүүдийг л бодож харж ирсэн. Тэгээ одоо ч гэсэн энэ хажуу үйлдвэрийн 4-р хувьсгал гэл одоо явагдаж байна. Дэлхийн нийтээр л одоо тэгэхэд одоо төмөрлийн үйлдвэрлэл одоо дэлхийн хөгжлийн гол түлхэцэл болж байна. Тэгэхээр манайх бол одоо аль эртний үед л төмөрийг олборлож боловсруулдаг байсан. Тэгэхээр Монгол инженерийн урахаан гэдэг бол энэ дэлхийд гайхагдсан. Тэгээд энэ гайхагдсан урахааныг л одоо бид тэтгэхэд илүү сурчлаж, илүү фрайттай, илүү бүр тэр амбиц юм юу хөө те илүү тэрийг л одоо дэлхийд дахиад тэгвэл бол одоо монголчуудын ч одоо тэгэл одоо түүхийн холбогдлолтой маш их л орох те их л зэрлэгүүд гэж л тайлбарлаж бичиж штеп маш олон судалгааны материал дээр тэгж бичигдсэн байхаа би уншиж байсан. Үгүй маа монголчууд бол маш их оюунлаг гинлэг артсан байсан. Тэр зүгээр яг нэг өнгөцхөн гэдэг ч юм уу тэр талаас нь харж бас за магадгүй янз бүрийн лоббинууд байж болно шүү дээ. Ер нь бол заавал нэг тиймэрхүү байдлаар илэрхийлэх гэж дүр төрхийг нь таниулах гэдэг ч юм уу мэдэхгүй. Тиймэрхүү зүйлүүд бас байхыг үгүйсэхгүй. А гэхдээ ер нь одоо оюун санааны хувьд бол хөгжлийнхөө бол одоо нэлээд өндөр түвшинд одоо явсан юм байна. Бид нар бол одоо ухралт хийгээд яваад байгаа хүмүүс юм байна гэдгийг бол түүхээс бас харж болохоор байдаг. Жишээлбэл одоо бидний одоо энэ сэтгэлгээний нэг юм одоо сэтгэлгээний ч юм уу мэдхгүй одоо гажууд л байх гэж би боддог байхгүй хувьдаа. Бид нар өөрсдийнхөө сайн манлайлал Монгол улсад хийгдсэн Монгол улсад манлайлагчгүй тийм улсороо юм уу үгүй шүү дээ. За тэр социализмын нэгдгийнхээ үеэс эхсүүлээд өнөөдрийг хүртэл ямарваа нэгэн хэмжээнд манлайллын ажлууд хийгдээд явж л байгаа. За ямар нэгэн ажлыг маш цогцоор нь бүтээж одоо тодорхой хэмжээнд амжилтанд хүргэсэн тэр сайн манлайллуудаасаа бид нэр яагаад суралцдаг юм болоо. Өнөөдөр одоо жишээлбэл удирдахуйн чиглэлээр сурч байгаа залуучууд ихэвчлэн одоо за онлайн үзэх бол зөв хэрэг л дээ. Олон улсад мөрдөгч байгаа гэдэг ч юм уу те. Тэнд хэрэгжиж байгаа тэр онлайн төвшөнд харах нь нэгдүгээрт одоо зөв ясны хэрэг байх. Хоёрдугаарт Монгол энд нөгөө нэг манлайллын энэ ёс уламжлалаа яагаад бид нэр ингэж өвлөж ингэж дахиж эргэж харж ингэж болдгоо болоо гэдэг бодол надад бас цогц төрдөг юм шүү. Тэг. Тэр нь Америкт ч тэр ер нь одоо энэ бокс офисын зах зээл дээр тэргүүлж байгаа ашиг орлогоороо тэргүүлж байгаа кинонууд чинь дандаа л хийсвэрлэл байна. Одоо сэтгэлгээний хамгийн дээд хэлбэр бол одоо хийсвэрлэл гэж. Тэгэхээр энэ манайч дайл одоо энэ Монгол ус үүссэн цагаас хийсвэрлэл илүү хөгжчихсэн л харагдаад байгаа. Одоо энэ ихний хотууд ингээд судлаад үзэхэд тийм. Тэр үед ч ямар аль нэгэн архитектур авах тийм. Зөв. Тэгэхэд яг тэр үед ч л одоо хот байгуулалтыг хийчихсэн л босгоцсон л ш. Бүтээн байгуулалт нь хийцсэн.
Тэр өвөлд хот дотор одоо гар урлал, зэр зэвсэг, аж ахуй одоо газар тариалал бүхэл юмыг тэнд цогцоор шийдчихсэн юм шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо монголчууд маш их тийм хийс сүрлээс сэтгэлгээ маш их хөгжсөн ард түмэн юм уу. Тэгээд тэр домгийн амьтдуудыг хүртэл харахад те хоёлын өмнө ярьсан те гүрнүгүй тэр лууд хот чинь тэр бэлэгдэл гэдэг чинь домгийн амьт байгаа шүү дээ. Тэр дом гэдэг чинь хийс сүрлэлээр л бодож одоо тэр луу гэл. Тэр луу гэдэг чинь бол одоо Монголын бэлэгдэл. Одоо ганц өвөртэй морь те. Тэр гөрөөс ч юм уу 5 нүдэн одоо тэр 5 нүдэн гэл одоо энэ манад компани байна л да гэж байна. Тэр чинь бас л тэр гүрнүгүй хэрэгжилснээр 5 нүд. Тэр 5 нүдэн гэдэг чинь математик одоо ингээд байдлаар тайлбарлах юм бол ерөөсө хамгийн одоо зохимжит хэмжээсдийг л 5 нүдэн гэдэг шүү. Тэр геометрийн хувьд бол одоо ингээд тайлбарлах юм бол одоо хамгийн зохимжит дүрс. Тэр дүрсээр юу ч илэрхийлж юу ч байгуулж бол зурж илэрх. Тэгэхээр монголчууд тэр хийсвэрлээс бол маш өндөр түвшинд хөгжчихсэн байгаа л одоо харуулж. Тэрийг нь бол яг энэ бусад улс орны судлаач нар манай дотоод зарим судлаач нар ч гэсэн бас зарим талаар л үгсгэл хийдэг. Би тэнд бол жоохон харамсдаг. Одоо жишээлбэл биднэрт та бол Монгол хөвчсөн бүсдгөө та. Монгол дээл. Гутал. Одоо яг бид нар суурийн иргэн шилжчихэд өдөр бүр бол тэрийг одоо хэрглэж хөвших нь одоо бас бага байна. Гэхдээ бол одоо онцгой баяр наадмаар тий цагаансаар улсын баяр наадмаар бол бид нар одоо өмсөж хэрэглээд байгаа. Надад зүгээр нэг л зүйл бодогчжсэн. Би эндээс нэг жигтэйхэн нэг энэ сүүлийн үед хийх гэж байгаа дээл аваад тэгээ хөдөө явсан байхгүй юу. Тэгэл ерөөсөө яг хуу машин дотор суугаад ингээл ойр зуурхан хөдлөхтэй бол тэр чинь сайхан дулаахан гоё мэдрэмж төрж байгаа. Тэгэл яг задгаа салхинд гараад ингээл ирэхээр одоо тэр чинь яг баг хувц өмсөөг юм шиг тийм мэдрэмж төрж эхэлж байгаа. Тэгэн гут нөгөө нэг өстэй дээлээ өмсөд үзүүрсэн дээл гэж ярьдаг тийм бид нар. Тэрийг өмсөд Монгол гутлаа өмсөд эхлэхээр л бөөр нэг одоо тэр нэг ингээд цагуурын олон жилийн одоо тэр үр дүнд тэрийг одоо бий болгожээ гэдгийг эндээс харж бас болох жишээ нэ. Одоо бид нар Монгол гэрээ их хямдхан байдаг. Монгол гэрт амьдарч байгаа хүн болвол яг хөө нийгмийн одоо яг хөө суурийн иргэншлийн энэ үед бол яригдж болохоор ч сэдв юм уу да гэж би бас хаяад боддог. Гэтэл энэ гэр сууц гэдэг бол одоо энэ олон зуун жилийн туршид бол үнэхээр одоо энэ дэлхий дээр шалгагдсан ийм л зүйл байгаад байгаа байхгүй тий. Одоо та бодлоо наранд, салхинд, бороонд, газар хөдлөлтөнд за тэгээд нүүж суухад яасаа ашиг тустай идвэ гэдэг. Тэгээд маш энгийн хийцтэй. Ямар нэгэн зүйлийг одоо ингээд бид нар чи өвлөж альва зүйлийг бас зарим ахын зүйлүүдэд өвлөдөг шүү дээ. Гэр хийх арга. За гэр хийхдээ тэр тооныг яаж хийх вэ? Нийн яаж хийх вэ? Ханыг яаж хийх вэ? Ямар материалууд орох. Тэгэхээр Монгол гэр бол ерөөсөө яг малынхаа бүх зүйлүүдээс л бүрддэг. Нэмэлтээр юм авах ерөөсөө шаардлага тэр бүр байдгүй. Байглаа түшдэг тийм мод гэж тэгэхэд. Гэх мэтэр ийм онцгой юмнуудыг бол одоо үнэхээр ингээд дэлхий дээр ийм шалгагдсан ийм зүйлүүдийг өвгдөөдс маань биднэрт ингэж одоо үлдээсэн нь одоо гайхамшигтай сайхан санагддаг. Одоо тэгэл морин дээр явж байгаа хүн бол одоо тэр дээлийг дээл өмсөхгүйгээр болвол хүүтэнд зам хорооно гэдэг хэцүү шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр нэг тийм шалгарсан зүйл энэ дээр бас байгаад байгаа байхгүй тий. Тий. Хэрн дараагийн нэвтрүүлэгтээ Монгол иргэн талаар илүү дийлэн тий сайхан ярилцсан тий. Одоо миний нөгөө дөрөвдөх ном дээр Монгол нүүдэлч монголчуудын гэрийн түүх. Тэрэг бол тэдэр бол илүү их нэрийн дэлгэнгүй яг. Ягаад битгаар энэ дөрвөн сэдвээр ярьж байгаа нөхөр энэ дөрвөн сэдв маань ингээд явж багслагдаад сонсогч үзэгч түн маань нэг ойлголттой бол. Одоо нүүдэлч монголчууд эртний хотууд нүүдэлч монголчууд оршуулгын зан үйл уул гэрийн түүхийн товчоо гэдэг энэ дөрвөн ном ингээд багслагдаад нэвтрүүлэг орохоо илүү одоо ингээд би Монгол хүн бол төрсөөрөө илүү бархалтай болох юм байна гэдэг хүрээнд хөтлөгчдгээр миний бичсэн номоос ярьж. Соёлын хувьд болон бит бус соёлын хувьд ахуйн хувьд ер нь ямар байсан юм бэ гэдэг тэр зүйл рүү бас ингээд яваад орох нэ. Их гайхалтай. Ер нь улс орны тусгаар тогтнолыг ер нь байхгүй болоогүй түүх соёлыг устгадаг шүү дээ. Тий түүхгүй ард юм бол бас хэцүү шүү дээ. Түүх соёлыг устгаж л одоо гадны
тэр өөрсдийнхөө тэр түүх соёлоо тулхан шаардах хамгийн аюултай зүйл. Тэрнээс үндэслэж бид тэр энэ номыг бичиж тэ. Тэр номыг бичиж одоо ингээд энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Тий одоо энэ санаасаа эргээд бас бодоосоо ийм зүйлүүд манай одоо түүхийн хувьд бид нар бол ийм зүйлүүдийг бүтээсэн байж шүү. Бидний өвгдээдэс угсаа гарал маань ингэж одоо төр үсэг өдөрдөж ирсэн байж шүү. Тийм ээ гэдэг энэ зүйлүүдийг л одоо эргэн сануулгах, эргэн одоо бахархах, харах тэгтээ шинжлэх ухаанчаар гэж. Тийм ээ. Тийм нөгөө ярихаасаа илүү үзэх нь илүү сонирхолтой. Жишээ нь одоо энэ одоо хар балгасыг одоо ингээд 30 км/квадраттай амар сайн хотыг ингээд босгочвол бид хүн сонсоод мартдаг байхгүй. Үдсэн юмыг хийж мартдаг. Тэр ой ухаан санамжинд нь ингээд үлдчихдэг. Тэгэхээр энэ орд одоо чинь ингээд хүүхэд бид одоо өөр хүүхдэд дагуулаад энэ хар балгасыг очиод үзгээ те. Одоо очиод үзгээд ингээд босгоцсон байхад очиод үзвэл ямар гайхалтай түүх дурсал байх. Тэр хүүхэд одоо тэрнээс ямар хэмжээний мэдлэг таны мэдхэн сурах уу те. Энэ бол одоо маш олон талын давуу талтай. Одоо энэ судалгааны таны судалгаан дээр ч гэсэн харагдчих штэ тий. Одоо ингээл нүдэн ханиал хэрвээ бодох юм бол тэр одоо хаадтаа зориулж ингэж барьдаг байсан тэр гэрэлт хөшөөнүүд. За тэгэл урагшаага яваал цэцэрлэгт хүрээлэл ингээл төсөөлөд үцхээр энэ бол үнэхээр нэг тийм дээдсийн тийм ордон энэ дээр бол өөр ирэхгүй тодорно тийм ээ. Тийм үлгэрийн гимээр тийм мэдрэмж төрж штэ одоо оюун санаагаар ингээл төсөөлөл харахад. Яг хөө тэгээд энэ хотуудыг босгоход их хэмжээний нэг л удаа их хэмжээний зардал гарна штэ. Тэгээд цаашдаа бол тэгэл хэдэн үеэрэл энэ хотыг таньж мэднэ. Тэгээд эндээс олсон орлохоор улс их орно хөгжүүл. Ганцхан хар балгаас шүү. Улаанбаатар хотод 21 аймаг тэр чигээрэл хот. Тийм түүх дурсгалын одоо хотууд байна гэж. Тэрийг л одоо бид босгочих юм бол гадны аялал жуулчлалыг татгаж тэнүүгээрээ бид дэлхийд дахин түүхээс сурчлахал зорилготой. Жишээ нь одоо энэ хар балгаас бол одоо ингээл тэр үед одоо олдуураас ингээл үзэхэд уйгрын Варсав янз бүрийн хэлбэр хэмжээтэй байсан баг. Зориулцтай. Гайхалтай. Бид өөрсдөө тэр Варсавыг үйлдвэрлэдэг гэсэн юм шүү. Тэгэхээр тэр үйлдвэрийг нэг л хотыг босгож байгаа юм чи мэдээж тэр үйлдвэр босчил дараа те. Тэгэхээр бид очиж үзээд ямар аргаар ямар технологиор Варсав тухайд хийдэг гэсэн. Тэр түүнийг яаж боловсруулдаг. Тэрийг ингээл хоттоо ингээл босгож ш. Тэгэхээр их тань мэдгэн ач холбогдолтой гэж дотроод. Одоо тэр Варсав гэдээ ирснээс одоо Монгол оронд яг нийтлэг л байгаа бах. Одоо энэ цаг үеийг хамарсан зүйлүүд нь. Тэгэхээр яг Варсавтай холбоотой нэг юм одоо ийм газар нутгуудаар энэ аялал жуулчлалаар ингээд явж байхад нэг тийм одоо манайхан газар зуух гэж ярьдаг. Хөдөөгийн айлууд бол хөвчлэн одоо зундаа хаяаныхаа орчимд газар зуух тулж нөгөө их дулаан халуун байдаг учраас те дулаан гихтээ нэвтрүүлэхгүй гэж ингэж хийдэг байсан. Тэр юмыг нь бол одоо ингээд газар зуух гэж нэрлэдэг байгаа юм те. Тэгсэн чи одоо тийм яг газар зуух шиг хэмжээтэй юм ойрхон зайтай. Тийм зүйлүүд байсан. Тэгээд тэрийг бас түүх судлаачтай явж байгаад би асууж үтсэн л дээ. Энэ яг ямар учиртай юм бэ те? Энэ одоо ингээд тогооны хөөч байх шиг те ийм хөөч юм шиг галын дүлийн ийм хөөч юм шиг ийм юмнууд байгаад байна гэсэн. Энэ бол ингээд нэг тийм аюу гэдэг юм байгаа маа гэж. Мэдхгүй тэр нутгийн одоо манайх ч их олон аялахтаа ш тэг. Альва нэг зүйлийг бол их олон янзаар нэрлэн тэр нь бол нэг ойлголтод хүрдэг тий. Тэгэхээр тийм аюу гэдэг зүйл байгаа юм. Энэ бол эртний одоо хүмүүсийн гэж л ярьж байгаа юм л да цаг хугацааны баримжиг. Эртний хүмүүсийн одоо баар сав хийдэг одоо ийм газар байсан гэж ингэж үздэг гэж. Ингэж л одоо ярьдаг. Тэгэхээр энэ дурсгалууд бол Монгол орны өнцөг булан бүрт одоо байж ах жишээ. 21 аймаг 330 сумдал байна. Тэгээд тухайн өдөр уугрын хот улс ингээд мандан мадарч явахад хэрэгснэр товтлсон. Тэгээд хэрэгснэр уугрыг даран сөнөгөөд хар балгасыг эвдэн сүйтгэсэн. Одоо тэгэл тэр сүйтгэсэн хар балгасын тойрн одоо ингээл энэ цаг үед ингээл ирчээл. Одоо тэрийг одоо бид босгох хэрэгтэй. Яг тэр эртний маягаар нь орчин үеийн нэг ч юм орлогоогоор яг тэр эртний маягаар нь босгочвол их гайхалтай л гэж бодож байгаа. Тэгээд хотыг бас дахиад тэр Кеданы үед бол бас дахин босгосон баг.
Одоо тэр геданчууд хар балгасыг дахин босгосон. Тэр нь бол одоо түүхийн археологийн бодлогоор батлагдчих. Тэгээд тэр нь хойш явсараад өгөөдөө хааны үед монголчууд дахин ширгэж ачгаж бас байсан. Тэгээд хон цагийг дараалал дагаж ингэж явсараа бол 1871 онд Оросын аялагч Падрын аяллахын үед анх нутгийнхныг сонсож хар балгасыг очиж үзсэн. 1891 оны 7 сарын 16-нд Оросын түрк судлаач эрдэмтэн Вильхельм Радловын удирдсан шинжилгээний анги хар балгасанд хүрэлцээрж судалснаар энэхүү балгасын үлдэгдлийг судалж эхэлсэн. Уг шинжилгээний анги нь 1891 онд балгасын үлдэгдлийг 12 хоногийн турш үзээд уг хотын анхны дэвсгэр зургийг хийсэн байна. Одоо Монголын хуучны дурсгал зүйлсийн атлас бүтээлд бол энэ байна. Одоо энэ зураг. Тэгэхээр бид одоо энэ зурган дээр үндэслээд одоо ингээл бэлэм одоо юу байна гэсэн үг шүү дээ. Зураг нь гарцсан байна гэсэн үг шүү дээ, тий. Зөвхөн чухамхүү ямар хуу хэмжээтэй яаж хийх үү, ямар материалыг ашиглах уу гэдэг л асуудал байдаг бах тийм ээ. Эдийн засгийн хувьд. Энэ бүгдээс ингээл үзэхэд манайх одоо эртний хотуудыг бол дандаа л гадаад экспедицэл нийсэн судалж. Одоо зургийн хүртэл одоо хийчихсэн. Энэ бол жоохон харамсмар тий. Уул монголчууд бид өөрсдөө бол энийгээ судлаад сайхан сэргээн засварлаад босгоод дараагийн хойч үедээ ингээд үлдээвэл жишээ нь одоо тэр чулуун хөшөөний бичээсийг бол одоо эрдэмтэд судалсан баг. Тэр чулуун хөшөөний бичээсийг судалж үзгээд орхны төрг согд хятад 3 хэлээр бичигдсэн баг. Уг бичээсд бол одоо тэгээд хэдэн зууны турш ингээд газарт ингээд хөвчээснийг л одоо Оросын Ардлов гэдэг шинжээч 1819 онд Оросын ядрын цэг үзээд нутгийн төлөвлөгөө согд хятад бичээстэй 2 том харахыг Санкт Петербург хотод авчихсан баг. Одоо нэр мэдээ очтол. Музейд хадгалдаг юм байна тий. Одоо Монголоос гарсан одоо энэ олдрууд ч одоо ингээд дэлхийн том музейд ингээд чим уулын тэр их юмд одоо манад авчрах хэрэгтэй байхгүй тий. Тэгээ нэг одоо тэр зэсэг одоо ярьж тэр Санкт Петербург хотод байгаа одоо энэ ганц энэ олон олдрууд их хуваараа гарчихсан баг. Яг арих хувилбар нь гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо тэрийг авчирмаа юм да. Уул нь бол болдог л тий. Тэгээд төрцгөө. Одоо манад жишээлбэл авчирлаа гэхэд одоо яг байршуулах тийм том эзэй гэдэг ч юм уу ийм зүйлүүд одоо бас л цөөхөн шүү дээ. Гэхдээ энэ судлаач ч юм бол зөвхөн судлах гэж авч явсан байхгүй юу? Судлах гэж авч явсан. Тий. Тэгээ одоо урд орж ирээгүй. Орж ирээгүй. Тий. Тэгэхээр энэ бас нэг хялт тавих. Тий. Авчрах бүрэн боломжтой судлах гэж Монгол улс тэр хүмүүст боломж олгосон. Тий. Судлах боломжийг нь бол олгоцсон байдаг. Тэгэл авч явсан. Тэгэл одоо хүртэл одоо ингээл орж ирэхгүй. Энэ бол жоохон харамсмар. Одоо чинь зөвлөлтийн эрдэмтэн Букинич 1934 онд хар балгасын үлдэгдлийг судлан 8 цоног малтсан бөгөөд харамсалтай нь хаана хэдий хэмжээгээр малтсан ямар зохион байгуулалт ямар олдвор гаргасан илрүүлсэн олдвороо чухам хаана өгсөн тэр одоо хаана байгаа нь тодорхойгүй. Ингээл Оросууд яриад ингээл 8 цоног ингээд судлаач шүү дээ. Тэгээд юу аваад гарчихсан одоо хүртэл тодорхой бас байдаг. Тэгээ нэг бол одоо манай төр зэсэг бол одоо нэг анхаарах хэрэгтэй. За одоо чинь зөвлөлтийн археологч профессор Киселев Ферле нарын удирдсан Монгол зөвлөлтийн шинжилгээний анги 1948-49 онд Монгол оронд явсан археологийн судалгааны нэгэн хэсгийг хар балгасын үлдэгдэл дээр хийсэн. Энэ тухайга зөвлөлтийн археологи сэтгүүлийн 1957 оны 2 дугаар дугаарт нийлдэлсэн бөгөөд Монголын эртний хотод өгүүлэлдээ хар балгасад хийсэн ажлынхаа тухай дурдсан байдаг. Энэхүү өгүүлэлт 1891 онд Ардловын экспедиц судалгаа ба Клеменцийн тодорхойлолтыг нятлахад ажиллаа чиглүүлсэн гэдгээ дурдаад юуны өмнө хийгдсэн хотын дэвсгэр зургийг дахин нарившин тодруулсан. Малтлахыг ажлыг хар балгасын зөвхөн хэрмийн гол төгсгөт явуулсан тухайга мэдээсэн байна. Түүний малтлах хийсэн газраас олдсон зүйлүүд нь тан улс. Тан улс нь болохоор одоо нийтийн манай эртний одоо манай энэ толлын 618-907 оны холбогдох барилгын чимэглэл дээврийн вар 840 онд холбогдох зоос тэргүүтэн гарч ирсэн байна. Тэгэхээр 70 ингээл үе ингээл 76-аас 79 гэл судлаад явуулсан. Зүүн археологч бас 76-79 онд археологч Цэвэнд орж Худэнов нар
хар балгасны үлдэгдлийг шинжин үзэж гол хэрэмт байгууламжийн 50 зэрэг бас дахин энэ судалгаанаас 80 онд дахин баталгаажуулж Орос Монголын хамтарсан экспедиц Ордобалкийн керамик та Монголд хувь угрын соёлын дурслуу тэмэх өгүүл гарсан байна. шинжлэх ухааны одоо сэтгүүл төр тий. Тэгээ хамгийн сүүлд 2007 онд одоо Монгол Германы орхон экспедиц зохион байгуулагдаж 2009 онд Герда Хенкел сангаас санхүүжүүлж орхны хөндийн хар балгас хэмээх төслийг Монгол Улсын шинжлэх ухааны академи археологийн хүрээлэн хамтран явуулсан. Энэ төслийн судалгаар хуучны судалгаар хотыг 25 орчим ам төрөлжин километр гэж үтсэн ба агаарын Лайцерскийн судалгааны үр дүнгээр хар балгас дор хаяж 30 км хатгаа дөрвөлж юмаа гэдэг тогтоогод эцэлсэн баг. Одоо ингээл ботхоор зөвхөн энгийн иргэн хүний хувьд нэг ийм бодол төрдөг л дөө. Бид нэр энэ эзэнгүй айл шиг л байна уу даа л гэж. Аавгүй, ээжгүй тэгээд нэг хэдэн хүүхдүүд нь нэг бор зүрхээрээ болгоод яваад идэг нэг ийм юм л болцсон. Төрийн одоо нэг том бодлого гэдэг юм ингээд байхгүй болсон. За эндээс бас нэг харахад зүгээр миний бодол шүү. Та бас буруу болвол надад бас зөв чиглүүлж бас хэлээрээ. Нэг иргэн ч гэсэн тодорхой хэмжээний зөв мэдээлэлтэй байна гэдэг бол бусдад бас нөлөөлөх том их суур бас болдоо гэж бас үздэг шүү дээ. Тэгэхээр миний бодол бол ингэдэг. Монгол улс болвол Монгол улсын судлаачид болвол ямар нэгэн зүйлийг зорж хийж байна. Судалгаагаа хийж байна. Шинжилгээ хийж байна. Тэрийгэ эрдэм шинжилгээний бүтээл болгоод ном болгоод гаргаад байна. Тийм ээ? Тэр нь бол хувийн хөрөнгөөр байж болж гин ямар нэгэн одоо төсөл санхүүжилтээр ч юм уу ингээд хийгээд ийм бүтээлүүдээ ингээд гаргаад байна. Энд ийм юм биш үү, тэнд тийм юм биш үү гэдэг. Өөрсдөө судлах боломж гэхээр энэ нь бол одоо асар өндөр зардалтай байдаг ч юм уу те, тодорхой хэмжээний ийм зардалтай байдаг юм байна. Тэгээ тэрийг нь одоо бие тааж ингэж гүйцэтгэхээр хувь хүн болон 4-5 хүн нийлээд энийг бол амжуулахад бас нэлээд нүсэр том ажил байдаг учраас энэ нь амждаггүй. Ийм болохоор гадны орны одоо судлаачид манад одоо санал тавьдаг ч юм уу тийм ээ. Ийм байдлаар судалгаа шинжилгээний ажлууд гүйцэтгэгдэж яваад тэгээ одоо судлах нэрийдлэр хамгийн үн цэнтэй за ирээдүйд одоо үр хойч маань одоо чухамхүүл бахархах тийм үнэт зүйлүүдээ бид нэр одоо ингээд гадны улс оронд өгөө явуулцдаг. Буцаад эргээд авъя ч гэж боддгоо. Одоо тэр үнэт зүйлдээ эргээ санаа зовдөгчгүй. Эсвэл манад одоо хэлбэг байдаг юм чин гэдэг үднээсээ ингээд нэг ингээ хандаад яваад идэг. Тэгээд ер нь альва зүйл бол одоо ер нь бол хүний амьдралын хуулийн одоо гол өнцгчтэр юм тийм ээ. Ер нь нэг эдийн засгийн гол тулгуур байхгүй бол хүн хүчтэй байж чадхаа болчдөг. Ямар ч гэр бүл бас эдийн засгийн тодорхой хэмжээний хараат байхгүй бол тэгэл хараат бус болоод эхлэх юм бол гэр бүл дотор дор хаяжл хэрүүл уруулаас ихсүүлэл асуудал их гарч эхэлнэ шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо энэ шинжлэх ухааны ийм үнэт зүйл гэдэг ийм юмнуудаа бид нэр мартагнсан юм шүү. Тэгээ мартагнахта гол зүйлүүдээ авч үлдэхгүйгээр бүгднийг одоо ингээд өөр улсын санхүүжилтээр ингэж оруулж ирдэг. Тэр нь тэгээд нэг харь хүмүүсийн зарим нэг зүйлд их том олзволж ингэж яваад байгаа юм биш үү гэдэг. Ийм л бодол одоо надаа ингээд үе бас ингээд төрөх юм л да. Энэ бол бас үнний ортой байх л гэж ингэж бодож байна. Шинжлэх ухаанаа бид нар мартцсан баг 2 дугаар тавьсан ч юм уу 3 дугаар тавьсан 4 дугаар тавьсан. Уг нь шинжлэх ухаанч тэгээд энэ хөгжлийн дараа нь тэр хот төлөвлөлтийн юмнууд нөгөө энэ эртнийхээ энэ хотуудаасаа үлгэрчилсэн санаа авсан ийм байдлаар одоо нөгөө нэг алсын харааны бодлого төлөвлөлтүүд нь явдаг болоогүй мөн сайхнаад гэж ингэж бодогдохоор тэгээ бид нар ямар бэлэн одоо тэр домгийн өгөгдөл нь байна. Бэлэн одоо энэ зураг төслүүд нь байна. Цогцоор нь шийдсэн бүр аль одоо хэдэн одоо 100 жилийн өмнө цогцоор нь шийдсэн хот балгадын одоо энэ зурагнууд хүртэл биднэрт билээхэн байна шүү дээ.
Тэгэхээр энэ бүгдийг одоо ашиглаж эрдэмтэн судлаачдынхаа энэ бүтээл дээр анализ дүгнэлт хийж тэдний одоо судалгаа шинжилгээний бүтээлийг үнэлж ингэж одоо хамтарсан байдлаар ингэж явах нөхцөл боломжууд нь одоо тийм дархлаа их одоо бүр үнэхээр байхгүй болсон юм байна даа л гэж ингэж бодогдохоор л анзаарэгдэх юм л да. Тийм түүх гэдэг чинь бол өөрөө мөнгөөр хэмждэггүй. Үнэт зүйл яг үнэ. Ерөөсөө хэмжиж болдгоо зүйл байхгүй юу? Тухайн цаг үеийн харуулсаа. Тийм учраас бид одоо түүхтэй би анх нэвтрүүлэх гэж ажиллажсэн. Манай Монголоос шинжлэх ухааны салбарт 0.2% зарцуулт. 2%-ийг л одоо зарцуул төсвөлдөг гэсэн үг тийм. Энийг 3 4 болж игэл 5% шилжүүлэх гэсэн. Ер нь одоо энэ улс орны хөгжил чи ер нь хүний хөгжил дээр л сойрлж явж штэ яг үнэ. Хүний хөгжил улс орн л хөгжиж дэлхийд манлайлж. Манай Монгол бол хүний хөгжлөөр орхитуулсан. Тэрний л одоо гор нь одоо ингээл гарч. Тэгэл сая таны хэлдгээр одоо ингээл бүх одоо манай судалгаа хийсэн олдсон материал бүгдийг гадагшаар хийсэн. Тэрс орж ирд. Одоо энэ одоо судалгааны материалаас надад ч асар их ажиглагддаг. Миний унсан ном зохиол бүтээлтэй бүгд л дурддагддаг. Тэгэл тэр нэрс орж ирд. Авахыг ч хүсдэггүй те буцаагаад. Айгу хэцүү. Тэгэхээр хуулан тэрийг оруулж ирмээр байгаа. Нэгэн тал дээр судалцсан юм бол оруулаад ирээд. Хэрэг судлах нь аль төвшөнд явж байгаа. Тэр манай төр зэг шаардах хэрэгтэй. Нэгдэл чинь Монгол улсын баялаг учраас өнцөөлөн дэрчсэн базаацлах ш. Энэ баялагаа бид одоо энэ цаг үед амьдарч байгаа бид одоо эзэн болохгүй бол хэдий болго бид баялгаа түүхээ үгүйсгэж тэ түүхээ хэдий бол балартуулах юм бэ тэ. Одоо энэ л одоо жахарсан одоо түүхээ сэргиймэр. Одоо чинь 2018 онд явуулсан хар бохын тэ энэ 2018 онд явуулсан археологийн матлаг судалгааг үзэхэд одоо боржин чулуун хавтанг 6 тал гарган 12 үеэр өрж доторсон худаг илрүүлсэн. Уг худаг нь 13 м орчим гүнтэй байсан ба дотороос нь хятад бичгтэй төмөрн дээр хөрөл хонх олцсон битсэн. Хөрөл хонх. Хилэн дээр нь тий битсэн. Одоо хөрөл хонх тий түүнтэй хамт гантэг жолоо хос арслан чип бодогтой мод халтан сав хөрөл цоож төрөл бүрийн шавар сав сул болцсон. Эдгээр олдурууд нь Монгол төдийгүй зүүн Азид олдсон хамгийн ховор олдур гэж одоо судлаачд дүнсэн байна. Тэгэхээр л одоо энэ бидний энэ түүх бол одоо тэгэл ер нь Монголын түүхийг бол одоо ингээд нэг цагийн дотор ярина гэдэг л одоо боломж. Тэг нэг өдрийн дотор ч юм уу нэг сарын дотор судлаалахаар ингээл ургаал гарч ирээ. Тэгэд энэ дээрээ бас нэг зүйл бас байна. Мэдгүй хин нэгний эрх ашиг бас байдаг байхыг үгүйсэхгүй л дээ. Тэгэхээр судлаачид өөрсдөө түүхийг бас санаатай болон санамсаргүйгээр одоо говьуулах. Ийм тохиолдлууд одоо сүүлийн жилүүд бол энэ одоо нууцч байдаг ч байсан юм уу мэдэхгүй л дээ. Тэгээд одоо сүүлийн жилүүдэд бол ийм зүйл бол энгийн нэргэд бидэнд бол ихээхэн одоо анзаарагдах боллоо шүү дээ. Тий, одоо ингээл ер нь судлаач нар бол одоо ингээл зарим нэг судлаач нар Монгол түүхээ угсаад тахт нь бол би харамсдаг. Тэр нь түүхээрээ бол бүр бүлэг одоо гарчлаа шүү дээ. Бага. Харамсалтай тий? Харамсалтай. Одоо түүх бол түүхрэл явах хэрэгтэй. Яг уу тэгэл манай Монголд түүхөө хөгжүүлээ, түүхөө авч үлдээ гэсэн эрдэмтэд бол зөндөл. Тэд нар маань даанч тэгээд нөгөө санхүүжилтээр очоод зогсчихж байгаа. Одоо зүгээр яг нийгэм цаг үеийн байдал бас нэг үеийг бодвол бас харьцангуй өөрлөл болоод байна л да. Нэг хэсэг чинь ингэлээ шүү дээ. Зах зээлийн нийгмийн одоо үнэт зүйл болвол одоо ямар нэгэн эд баялагийг одоо хувьдаа бий болгох юм а гэдэг. Тийм үзлүүд за бүгдэнд нь биш л дээ. За зарим нэг тохиолдлуудад ихээхэн даван байснаас үүдэж өнөөдрийн энэ нийгмийн зарим нэг зүйлүүд анзаарэгдэн шүү дээ. Бид нэр хитрхи их одоо эд хөрөнгийг шүтдэг. Тэ? Өв соёлоо хайдаг. Ийм одоо нэг хэсэг байсан бол одоо эргээд бас харьцангуй гайгүй болоод байгаа юм болоо гэж бодож байгаа юм. Энэ хүнд чинь бол нөгөө эд хөрөнгө үлдээх шаардлагагүй юм биш үү? Ер нь эрдэм боловсролыг энэ одоо үлдээе гэдэг ийм сайн жишгүүд одоо сүүлийн жилүүдэд ихээхэн анзаарэгддэг одоо болж байна. Жишээлбэл одоо хөдөө орон нутг руу очиод малчид хөдөлмөрчдтэй ингээд ярилцаад
хамаатан сада ах トゥ нартайгаа ярилцаа явж байхад одоо ихэнх бүс нутгууд одоо энэ өнгөрсөн жил эхэлт хавар нэлээд бас хахир болж өнгөрлөө шүү дээ. Тэгэхэд бол за мал болвол ер нь бол одоо тоо юм байна. Тоо юм байна. Энэ болвол одоо маш одоо зөвөр тоо толгойг нь одоо ингэж хямхтаа барьж бэлчээрийнхаа дааз газар нутгийг хайрлаа хамгаалах юм бол нөгөө талдаа баялаг хитрүүлэн одоо ийм ууваагүй ашигын төлөө нэр алдрын төлөө ингэж өсөх юм бол энэ нь өөр аюул юм байна. Ийм учраас би одоо өөрийнхөө би одоо 3 залуутай байлаа. 2 залуу 1 охинтой байлаа гэж ингэж бодоход би одоо нэг залуугаа бол өөрийнхөө одоо гал голгомтыг сахиулж одоо малчин болгож энэ хажуудаа авч үлдэн ягаад гэвэл Монгол өв соёл гэсэн ийм зүйл байдаг учраас хажуудаа 2 хүүхдээ би бол одоо ингэ боловсрал болгоно. Их сургууль сургана гэж байгаа ийм хүмүүс ч гэсэн байгаа. Тэгэхээр одоо энэ зүйл одоо анзаарч эхэлж байна. Дахиад нэг хэсэг бол ноолуур нь үнд ороод ингээл ихсэн чинь одоо хөдөөгийн малчтай амьдрал бол сайжирсан шүү дээ. Муу хилэлтгүй сайхан болсон. За ихэнх нь одоо мал хойгоо бол машин тэргээр хариулдаг ийм цаг үе рүү шилжсэн байна. Тэгвэл зүгээр нэг одоо энгийн одоо жижиг тэрэг биш. Ер нь ихэнх нь боломжийн сайхан өндөр тэнхлэгтэй ийм машинуудтай барууны орны ийм тэргүүттэй болсон байх жишээ нэ. За энэ нь бол яг нэг талдаа ийм муу зүйл биш, сайн зүйл. Тэгвэл одоо энэ болвол эд баялаг биш юм байна гэдгийг ихэнх нь одоо ер нь том ойлголтыг аваад эхэлчихжээ. Ер нь бид нэр тэр эд зүйл гэдэг бол төр зуурих юм байна. За ер нь энэ өв соёл, заншил, бидний түүх энэ бол одоо хамгийн их үнэтэй, үн цэнтэй зүйл юм байна гэдэг энэ ойлголт руугаа эргээд одоо явж байгаа юм болоо гэдэг ийм бодол бас төрдгөлтөө. Тий. Тухайд уугурууд хотуудыг бэхлэлтийн сүлжээ маягтайгаар барьжсэн. Тухайн одоо одоо уугурчууд одоо 100 орчим жил оршин тогтнох явцтай 10 орчим хот суурин байгуулсан. Ихэвчлэн дөрвөлжин шавар хэрэм бүхий бэхлэлт хотуудыг барьсан. Энэ одоо энэ цаг үед Монгол, Казахстан, Туваагийн нутагт хэлбэг байдаг. Тэдгээр 10 орчим хотын бэхлэлтийн сүлжээ хотууд байсан гэж үздэг. Тэгэхээр Туваагийн нутагт байгаа одоо уугур улсад холбогдох нэгэн цайз хотын тойр байдаг бөгөөд хойд хэл хязгаарын бэхлэлт болгож нумарсан хэлбэрийн хэрэм бариад дотор нь олон тооны шивэ цайзуудыг барьсан байна. Ар хангай аймгийн хотонд суманд нутагт байх хар балгасаас холгүй орших дөрвөлжин хэмээх дурсгалыг Монгол хятадыг хамтарсан судалгааны баг судлаад уугур хүний булш болохыг тогтоосон. Гадуураас суугаар хүрээлэгдсэн зүүн талдаа үүд бүхий дөрвөлжин хэлбэрийн намхан шавар хэрэмтэй түүний дотор шатаасан тоосгоо барьсан хэд хэдэн барилгын тойрол ирсэн. Тэгэхээр одоо энэ уугрын үдч тэр ер нь ингээд монголчууд хотыг дангаар нь барьдгүй байсан байна. Цогцоор нь ингээд монголчууд ингээд барьдаг байсан. Энүүгээр л одоо монголчууд бид бол ийм гайхалтай дэлхийн хотын сүлж одоо метрополис гэж байгаа шүү дээ. Метрополис гэдэг одоо энэ цаг үед яригадаад байгаа тэр зүйлийг чинь бид одоо хийчихсэн байж шүү дээ. Тэрийг л одоо бид одоо ингээд босгоод яг эртний маягаар ингээд явал их гайхалтай болоо гэж бодож байгаа. Тэгэхээр одоо тухайн үед одоо хотын хануудыг одоо шохоогоор өнгөлдөг байсан юм шүү дээ. Бодгаар гоёл чимгэлээ. Тий одоо гоёл зориулалтаар ч юм уу тий. Гооцон хувийн бас асуудлууд байдаг. Тэгээ хэрмэн дотороо болохоор зэрэг газрын хүнд тоосхон бунхан байгуулж байсан. Тэр үед л монголчууд бунхан байгуулдаг байсан. Бунхан байгуулад нас орсон улсуудаа тэнд оршуулгын зан үйлийг тэнтэй хийдэг байсан. Бунхныг бол одоо Монгол гэр шиг бөмбөр хэлбэрээр байгуулж хаалга үүдийг нь зүүн урд зүг рүү хандуулан барьдаг байсан. Уугартай холбоотой Польш оршуулга харьцангуй цөө болсон боловч тэд түркчүүдийн адилаар морд дагалдуулдаг оршуулдаг байсан. Уугрын үед хамаарах хүн хөшөөд нь Монголын баруун хэсгээр 10 орчим байна. Онцлогонд иргэдээ ямар нэгэн бунхан хашлах хэмэт байгууламжгүй дангаар оршдог. Монгол гэрийн хэлбэрт. Тэгэхээр л монголчууд ер нь нүүдэлчин ард түмүү ер нь хотыг ер нь ингээд цогцоор нь ингээд тухайн үед бол яг хэрэм маягаар гэж босгодог байсан байна.
гэдэг түүхийн бас нэг энэ баримт. Олдорууд одоо Казахстан, Тувагийн нутгаас олдсон олдоруудаас л харагдчих. Тэгэхээр л монголчууд бид ийм гайхалтай л ард түмэн байгаа юм да. Энэ одоо жишээлбэл монголчуудын хүчрхэгжин мандаж олон одоо тодорхой олон одоо хүн амтай байсны бас нэг тодорхой илэрлийн бас нэг том шалтгаан болов шалтгаан бас энэ дээр бас илэрч явах шиг байна л да. Ийм том хотуудыг үүсгэн байгуул. Ингэсэн нь ер нь тэгээд одоо манайх энэ одоо дараагийн сэдвэрт яригдана л та. Оршуулгын зан үйл одоо тахилын онгон гэж байгаа. Хаад одоо оршуулгын зан үйлийг хийдэг. Тэр тахилын онгоныг одоо манай монголчууд судлах хэрэгтэй. Тэрний одоо нэг жишээ нь бол одоо Булган аймгийн Сайхан сумын нутагт Моюнчур хааны тахилын онгон байдаг. Шорон хэрэмтэй төв дундаа чулуун мэлхий суурьтай бичээс бүхий гэрэл төгшөөтэй байдаг. Уйгурчууд эхлээд рүүний бичгтэй байсан, бичээстэй байсан. Хэрэглэж байснаа өөрсдийн хэл ярианы онцлог тохирлон согод бичгээс санаа уйгурчин бичгийг зохиосон. Уйгурчууд руу уйгур согод брахмын хятад зэрэг хэлээр үйл хэрэгэ тэмдэглэе явуулдаг гэсэн. Тэгэхээр л одоо энэ юу хэлээр хэлж байгаа нэхэр монголчуудын нэрээр зөвсөлөд бичиг үсгийн маш их соёлтой ард юм байсан байна. Тэр л харагдчих. Булган аймаг гэж ирснээс Булган аймаг бол бас түүх соёлын ихээхэн дурсгалууд одоо агуулсан бас аймаг гэдэг нь энэ 21 аймагтайгаа л ялгаагүй бас тодорхой. Тэгэн гута би Булган аймаг руу зориод бас тэр орчим дээр нэг тийм эртний сүм хийдүүдгээд одоо энэ бүр наашаасан зүйлүүд яригдах байх л да. Эртний хотуудаасаа наашууд. Тэгэд бас нэг тийм зүйлийг судлах хэрэг гараад би тийм зураг авалтаар явж очсон. Тэгээд нутгийн ард түмэн бол одоо энэ ялангуяа Булган аймгийн одоо энэ малчид ард түмэн бол нутгуулсандаа үнэхээр жигтэйхэн сайхан хайртай ийм хүмүүс юм байна да гэдэг бодол төрж ирсэн л да надад. Бид нэг ийм туур хайгаад сүмийн. Тэгээд нөгөө сохор азар гэдэг ч юм уу явж очиод яг хажууд нь очсон байсан. Тэгээд нэг яг судлаач нөгөө эрдэмтэд биш учраас нөгөө газараа бас хайгаад олдгоо. Тэгээд дороо нь нисгээд үтсэн чинь ингээд нөгөө туур нь ерөнхийдөө ингээд тодорхой болоо гараад ирсэн байхгүй. Тэгсэн чинь л нутгийн ард түмэн ингээд мотоцикл машинтайгаа ингээд бид гэдэг зориул ингээд давхил ирсэн. Яагаад гэсэн чинь одоо ийм ялангуяа Улаанбаатар хоттой ойрхон ийм одоо газар нутагт янз бүрийн одоо муу сэтэл санаатай хүмүүс их байдаг гинэ. Одоо янз бүрийн туурийг одоо очиж одоо яг юу гарч ирнэ гэж ухтах нь мэдэхгүй. Ингэж гар хүрдэг ийм тохиолдлууд байдаг учраас одоо ямар зорилгоор яах гэж явж байгаа ямар хүмүүс вэ гэдгийг одоо бид нэр мэдхээр ирлээ гэдэг. Ингэж ирж ирсэн. Тэр нь бол одоо их сайхан санагдчихсэн. Тэгэхээр бид монгол хүн энэ юм болвол монголчуудынхаа үнцнийг хамгаалж ах хэрэгтэй гэж бас бодмоор байгаа юм тий. Хин нэг одоо гадаадын хин нэг тим юм байдаг гэн тэрий чи оч үзье тэрий чи оч ухъя гэх тэгэнгүүт уудгийг би мэдэн штэ гэж явахаасаа илүүтэйгээр ирээдүйд одоо үлдэх тэр үн цэнийхэн тухай та өнөөдөр бас өнөөдөр хийж байгаа алхмаа бас сайн бодороо л гэдэг ийм зүйлүүд бас баймаар л санагчл байсан л да. Тэгээд энэ эртний хотууд ингээд би ингээд судлаа явж хахад манай монголчууд маш их хотоо их цэвэрхэн байдаг гэсэн ба. За маш их цэвэрч. Одоо маш их цэвэрхэн. Одоо энэ цаг үед бол ханасмар те. Маш их бохор цаваа гудамжинд ингээд зүүлцэн шүү дээ хөрснө. Одоо хүмүүс ч одоо ингээд нус цэрэг хаан хамаагүй хайн тамхи татсан тамхиныхаа шээ хаан хамаагүй хайн самар чөмчөө самрынхаа асыг хайн энэ л жоохон ханасмар. Уул нь бид ч одоо ингээд эртний хотуудыг судлаад үзэхээр маш их цэвэрхэн цэвэрч зохион байгуулалттай эмгцэгцтэй л байсан ба. Монголчууд. Одоо тааштай тэр соёл маань алдагдчихж байгаа жоохон ханасмар тий. За ингээд нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг бол бизнесийн удирдлагын докторант Хөл Довгийн Бадарчин отхуу одоо докторанттай хамтран номын авчуурга гэдэг энэ нэвтрүүлгээр эрхэм үзэгч сонсогчид та бүхэндээ одоо хүргэж байгаа. За ингээд өнөөдөр бол уугарын хар балгас. Тэгээ уугарын хар балгас гэсэн энэ сэдвийн хүрээнд та бүхэнд бас мэдээллүүдийг
хүргэж байна. За эргэн тойрон орчин дөрөнд ер нь бол хүн нөгөө хэлхээс наашгүй цаас чичгээс наашгүй гэдэг юм үг үүдэг тий. Тэгэхээр бид хоёрын за энэ 107 радио орон нутгийн телевизээс явуулж байгаа энэ эртний хотуудын бас мэдээллийг сонсож байгаа эрхэм үзэгчид бас өмнөх дугаараараа бас хэлсэн. Бид хүн бас энэ тодорхой сэдвүүдийг бэлтгэж байгаад үзэх сонсогчтойгоо холбогдно гэд. Тэгэхээр та бүхэн бас мэдээлэлд илүү их ойрхон байгаараа. За эртний хотуудын тухай магадгүй одоо луу хотын тухай ч юм уу баримтуудаас бас асууна. Тэгээд одоо үнэхээр бидний одоо энэ эртний хотуудын тухай энэ яриануудыг анхаарал тавин, чих тавин сонсож байгаа эрхэм үзэг сонсогчид та бүгдээгээ бид бүхэн бас одоо шагнана. За отхоо докторантынхаа бас эрдэм шинжилгээний судалгааных нь энэ бүтээлүүдээс бас урамшуулж ингэж шагнах юм шүү. Тийм болохоор та бүхэн бас бидний энэ номын хавчуурга нэвтрүүлэгтэй хамтдаа байж бас азтан болоороо. Тэгээд бас яагаад энэ сэдвийг ирэн сонгож сонсох болсон, юун сонирхолтой байсан гэх мэтээр эфирт орж ирж бас урилгаар ярилцах боломжийг бид бас олгоно. Тэгээ орон нутгийн телевизээр бас давхар энэхүү одоо хөтөлбөр маань бас дамжуулагдаж явж байгаа. Тийм болохоор одоо жишээлбэл орон нутгийн үзэг сонсогчид маань за манай аймгийн газар нутаг дээр ийм одоо түүхийн сонин дурсгалт газар байдгийн байна. За очиж үзээгүй хүмүүс нь бас очиж харах, хайрлан хамгаалах гэх мэт нийгэмдээ бас ийм үрэг гүйцэтгэх зүйлүүд бас энэ номын хавчуурга нэвтрүүлгийн ард бас явж байгаа шүү гэдгийг бас та бүхэндээ уламжлан хэлье. Ингээд 107 радио, орон нутгийн телевизийн номын хавчуурга нэвтрүүлгийн одоо хөтлөгчөөр галсан миний бие. За бизнес удирдлагын докторант, отхоо докторант маань, за найруулагч Элбэг Заяа гэсэн. Эдгээр одоо уран бүтээлч зочдын одоо бас тусламжтайгаар эрхэм үзэг сонсогч та бүхэндээ бас номын хавчуурга нэвтрүүлгээ бас хүргэж байгааг дуулгах гээд таатай байна. Ингээд нэвтрүүлэг маань одоо баасан гарагт үргэлжлэн хүрнэ. За тэр үед одоо яригдах сэдвийнхээ талаар бас нэг товч хөндөөд. За энэ одоо хар юун дээр үлдсэн одоо өнөөдрийн сэдв дээр үлдсэн. За зарим нэг санаануудаа богинохон хугацаанд яриад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг жаргая да. Тийм. Яг нэг хэлэх гээд байгаа санаа бол бид ингээд эртний хотуудаа ингээд босгочих юм бол дэлхийд тий эртний хотуудын тийм аялал жуулчлалын маршрут зохиол тий зөвхөн Монголд ирснээр л энэ дэлхийн хотуудыг үздэг. Тэр боломж нь нээлттэй байдаг. Их гоё сонирхолтой тий. Гайдын хувьд ч гэсэн илүү их бүр одоо түүхийнхаа гүн рүү нэвтэрсэн, харсан юм тусгай бас олон зүйлүүдийг бэлдэж болох байх л да. Тийм ээ. Тэгэхээр л нэг тийм байгуулаасаа л гэж дотроо бодож явдгийг их сонирхолтой тий. Одоо ингээл эртний хотуудаа. За тэгээ дараагийн нэвтрүүлэгт бол одоо бид он цагийнхаа дараалалаар л явна. Он цагийнхаа дараалалаар одоо хэрлэн барс. Ер нь Монголын түүхийг нэг цагийн дотор яана гэдэг бол боломжгүй л байна. Боломжгүй байна. Тийм учраас хөтлөгчдгээр бол ерөнхийд нь ингээд гол юмудаа л тий санаа өгч байгаа шүү. Та бүхэнд бас яг танаа нутагт байгаа бол очирч үзээрэй. За ном одоо материалуудаас илүү дахин бас харж үзээрэй. Бид нэр түүх болвол өнөөдөр яг газар нутагтаа яг одоо ингээд хадгалагдсан ингээд үлдсэн гэдэг хадгалагдаж байгаа гэдгийг одоо та бүхэн болвол бид бүгдийн бид хоёрын одоо ярианаас бол илүү их тодорхой бас сонсож олж харж байгаа хаа гэж ингэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас нүүдэлчин монголчуудын эртний хотуудын талаар бас онцгийн дараалал хүргэсэн отхоо докторантаа баярлалаа. Ажлын амжилт хүсье. Ингээд одоо баасан гарагта яг энэ цаг мөчтөө иргэн уулзахын эрүүл дэвшүүлээд нэвтрүүлгээ энд хүргээд жаргая. За баярлалаа эрхэм хүндэт сонсогчдоо.